Hi. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Бичлэг үзэж байгаа тэр яг цаг мөчийн мэндийг хүргье. За өнөөдөр бичлэгээрээ хамгийн эхний зочин бодлого зан гэрлэгээ бас урьсан байна. Тэгээд ерөнхийдөө бит хоёр нэг сэдвийг сонгож аваад хамтдаа ярилцахаар ингэж шийдсэн байгаа. За тэр өнөөдөр ямар зүйлийн талаар ярихаар бэлдсэн бэлээ? Өнөөдөр бит хоёр anxiety буюу санаа зовнил гэдэг ийм сэдв байгаа шүү дээ. Тэгээ энэ сэдв дээр гоё ярилцъя гэж шийдсэн байгаа тийм. Тэр нөө санаа зовнил гэлтэй яг шууд тайлбарлах юм бол магадгүй нэг шалгалт өгтөө биеийн шалгалтын дээр думуу авчул яана. Хөөс өмнө боддог ч юм уу те. Эсвэл ингээд ямар нэг юм хийх болохоор тэр зүйлийн талаар ингээд маш их сөргөөр ингэж бодож ингэж явж байгаа энэ зүйл ингээд тэг ингэж ойлгоод байгаа шүү. Гэхдээ ер нь санаа зовнил гэдэг чинь амар өргөн чиний хэлж байгаа ч гэсэн яг орох байх гэж үзэж байна. Ер нь л амар өргөн бүх бидний амьдрал бүх талбар дээр бид санаа зовнил гэдэг юм ер нь л байнга байх боломжтой ер нь байж идэг шүү дээ тий. Одоо хичээл сургууль дээр ч тэр гэр бүл дээр ч өдөр тутмын амьдрал дээр бид нэр байнга зарим зүйлсүүдээ санаа зовдөг. Тэгээ би зүгээр уншиж ирсэн яг хоо ингээ бид нар ингээ санаа зовдөг нь угаасаа л бидний амьдралын нэг хэсэг болсон нормал зүйл. Тэгээ эн чинь бүр ингээ бүр хүндрэх юм бол нөгөө нэг одоо compulsive disorder гэл одоо бүр амар хүнд бүр одоо жоохон юм сэтгэл төгсдөг ч юм уу тийм бүр өвчин болдог юм байл л дээ. Гэтэ яг хоо яг энийг хэлбэрт ирчтэй юм тийм бүр хүндрэхэд идэг. Гэтэ яг хоо өнөөдрийн хоёлоогийн ярьж байгаа anxiety бол тэр бол биш байгаа. Зүгээр л одоо жижигхэн тийм итгэгч хүмүүсийн үүднээс гэх юм уу? Одоо яг итгэгч хүмүүс санаа зовдгоо тийм тэгээд санаа зовсон бол одоо яах вэ энэ төр гэдэг. Битээр бол одоо нэг тийм мундаг одоо зөвлөгөө хөнжээний хүмүүс бол биш. Зүгээр өөрсдийнхөө мэдэрсэн амьдрал тохиолдсон зүйлээр толгуурлаж яг яахыг хүсэж байгаа тийм. За чиний одоогийн санаж байгаагаар те өөрийнхөө бодит жишээ кейсийг биднэрт гоё хуваалцаж өгөөч. Яг тэр юунд санаа зовж байна? Тэрийг яаж даван туулж байна? Тэгээд санаа зових айгүй нормал юм шиг зүгээр санагдсан. Хүн ер нь ингээд ойр үед би зүгээр нэг ийм зүйлийг мэдрээд байгаа байхгүй юу? Санаа зовнжиж бид нэр ингээд амьдралдаа одоо эргүүлээд нөгөө нэг гой юмнууд мэдрэмжүүд байдаг шүү дээ тий. Одоо нөгөө баяр хөөр гэдэг тэр мэдрэмжийг тултлан мэдэрч чадах юм шиг надад зүгээр тийм мэдрэмжрүүд байхгүй. Жишээлбэл өдрөө болгон гой байгаад тах юм бол би нөгөө нэг гой зүйлийнхаа амтанд нь тасааж эхлээд ямар ч мэдрэмжгүй болно тий. Тэнгүүт жоохон санаа зовноо, жоохон тухгүй болоод ингээд сэтгэлээ төвшөртэй ч юм уу тийм мэдрэмж авч аваад тэгээд нэг юм одоо тэгээ баяр хөөрийн мэдрэмж бол нэг хамаагүй nice гэдэг яг үнийг хэлээ заяа. Арай илүү нэг тийм л байдаг. Тэгээд би нэгт яг санаа зовлт гэдэг зүйл бол окей энэ бол нормал үзэгдэл юм байна. Энэ бол угаасаа хүн болгонд байдаг. Угаасаа л бидний амьдралын нэг хэсэг болсон зүйл юм байна гэдэг бол ойлгосон. Тэгээд итгэгч хүний зүгээс гэж байна тий. За тэгвэл би бурханд итгэдэг. Тэнгүүт өмнө нь бол би ингэж боддог байсан. Санаа зовнчороо итгэгч хүн байж би санаа зовоод байгаа тийм. Угаасаа тослон би яагаад юм санаа зовох. Би итгэлээрээ муу юм биш үү гэдэг ч юм уу тийм. Би юу нэг итгэдэг юм уу? Бараг ингэж явж байхаар итгэхээ болж итгэхгүй байсан бараг итгэхгүй байгаа юм биш үү гэдэг ч юм уу. Итгэлтэй эргэлзэж эхлэх гардаг тийм. Яг үнэ. Энэ бол амар том асуудал байхгүй юу? За тэгсэн чинь нэг зүйлийг олж мэдсэн. Олж мэдсэн байгаа тийм. За нормал юм байна гэдгийг мэдсэн чинь итгэгч хүмүүст энэ нь бас нормал зүйл юм байна. Итгэгч хүн ч гэсэн хүн. Гэтэ санаа зовох гэдэг зүйл бол хүн болгонд байгаа. Тэгэхээр бид нар ч гэсэн санаа зовж болно гэсэн үг тийм. Гэтэ магадгүй гар харах зам нь өөрөх тийм. Тэнгүүт яг үнэ. Тэнгүүт anxiety-гаас ингээд одоо энэ сэтгэл санаа зовнилоос бидний хамгийн түрүүнд яг авах харамжаа юу гэх бид нар харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй биш зүгээр санагдсан. Аливаа юм хүлээж авах тэр харах өнцөг аягүй чухал. Жишээлбэл одоо тэр санаа зовоод байгаа юм маань намайг одоо тэгээд бүр зовоогоол мухаалч юм бол тийм ээ тэр зүйлдээ ингээд бууж хөө эсвэл би арай өөр өнцгөр хараад болон бүтэн яагаад чадахгүй гэж яагаад болохгүй гэж гэдэг харах өнцгөө өөрчлөөд хандаж үзэх шал хоёр өөр үр дүнгийн хэмжил шал өөр гэдэг болсон. Тэгээ би өнөө өглөө чимээгүй цаг дээрээ бүр амар гайхалтай үйлсийг биелүүлсэн бохоо үйлс нэг уушаасан. Тэсэн чинь яг нөгөө Паул Силас хоёр ингээд
нэг тийм нэг сүнсээр нөгөө нэг сүнс ингээ муу ерөн сүнсээр нөгөө ирээдүйг зөгнөөдөд нэг охин шүтгэрийг хөөчдөө шүү дээ сүнсийг. Тэгсэн чинь тэр охин ингээд сүнсэн дотроос нь гарч яваад тэгээ нөгөө нэг эцэд нь уралд шүү дээ. Чи манай боолыг одоо тийм ээ бид нар мөнгө олдог байсан. Тэгээд юм сувгийг хаачлаа. Тэгээд орлогогүй олоо гэдэг шоронд өгчдөө шүү дээ. Ромын шоронд. Тэгжсэн чинь яг тэр үеүүдэд Паул Силас хоёр амар гайхалтай мэдсэн байхгүй юу? Шорон дотор тэр хоёр дууд болсон байхгүй. Хонд ингээ магтаал руу тэгсэн чинь тэгэл газар өдлөөл хамаг юм гавж тасраал тийм тэгээ яг байжсэн чинь нөгөө нэг шоронгийн хараал намаа орлохгүй тэгсэн чинь Паул ивэл сайн мэдэн тараадчихдээ тэгээ ингээ ботсон чинь зүгээр бид нар даазгүй амар их тохиолддог за үнээр би өөрөөгөө бүр ингээ бүр шалтаа хортол би ямар арчаагүй юм те би ямар азгүй юм те гэж би өөрөө бодож ирсэн би хинч биш юм байна гэдэг. Тэгэл би ингээл тэрнээс үүдэлтэйгээр амар олон юм санаа зовж үйд гарч ирсэн. Тэнгүүд Паул Силас хойч гисэн ингээл бас зулгүй байдал тохиолдож тээ. Зүгээр мөрөөрөө явж байгаа л тэр охин өөрөө ингээл дуу юм ярихгүй тэр хоёрыг өдөөдсөн. Тэгээд Паул эргэж хараад чи дуугаа бол гээл хэлсэн чи дотроос нь морьс гараад. Тэнгүүд ингээд тэр хоёр ингээл мөрөөрөө явсан чи бас ингээл бурхан ингээд гэж шоронд оруулчихж байгаа байхгүй. Ингээд бурхан шоронд оруулдаг. Тэгээд шоронд оруулчихж байгаа байхгүй. Тэнгүүд чинь тэгээд тэгэл тэр золгүй явдлаар дамжуулаад тэр харуулын гэр бүл бүр амар аврагдчихдаг тийм гэрт нь очиж хоолдог. Тэнгүүд яг нөгөө л яг эргээд миний хэлэх гээд байгаа point нь явж миний санаа зовж надад тохиолж байгаа асуудал бүр миний сайнны төлөө. Эсвэл бурхан энэ бүгдийг зүгээр өөрийнхөө сайнны төлөө ямар нэгэн төлөө гоё болгож ашиглаж болдог гэдэг энэ зүйл ахгүй юу. Тэгээ нөгөө тэгүр Паул Силас шоронд орсон ч гэсэн гоё дуулаад тий ингээл магтж байгаа ч тий. Тэгэд би яг энэ зүйлээс юу гэж ялгсан бэ гэхээр талархал гэдэг зүйл нөгөө нэг итгэж байгаагийн нэг бидний илрэл юм байна тий. Гоё юм тохиолдол бид нар талархчаал чаддаг тий. Бусад хүмүүс ч гэсэн амьдралд нь сайхан зүйл тохиолдоход талархаж чаддаг. Итгэж биш хүмүүс ч гэсэн. Гэтэ итгэж хүмүүсийн яг нэг ялгаа тий. Хэцүү зүйл тохиолдсон ч гэсэн тэр үед талархалтайгаар эзэнлөө очиод тэр зүйлээ бурханд өргөөд тэр зүйлийнхаа шийдлийг эзнэр дамжуул бид нэр авдагаараа яггүй ялгаатай байна тий. Тийм байна. Тэнгүү санаа зовнил байвал бүгдээрээ зүгээр би бол зүгээр заас гэж одоо шууд хаяал харах онцгой өөрчилж сурж байгаа. Яг зөв. Тэгэл эргүүлээл зүгээр за энэ миний сайнны төлөө болох ч байгаа байлгүй дээ гэдэг тийм өнцгөөс харж сурж байгаа. Миний хандлага арай өөрчлөгдсөн. Яг тэгж гисэн чинь арай ингээд амар тайвар болж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд өдрөөр хоногийн өнгөрүүлэх тэр одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн хэмээн тэр зүйлсүүд маань гэсэн арай дээр болж байгаа. Тийм тэгээд талархал бол итгэл юм а гэдэг зүйл. Яг зөв тийм. Тэгээ бид нар өөрсдөө би тэгээд хэцүү байгаа мөртлөө бурханд найдаж чадсангүй, итгэж чадсангүй гэл өөрсдөө тиймэрхүү хонгилж юм уу тийм гинжинд гавлж хахад зүгээр л хаяал за баярлжээ талархлаараа таслах хэрэгтэй. Яг үн за бүхнийг баярлаа. Би өстө азгүй золгүй байна. Гэтэ одоо тийг яах вэ? Одоо тийг яах вэ? Хүлэн зөвшөөрөх хэрэгтэй тий. Тэгээд гол point бидний яриад байгаа гол point бол итгэж хүнтэй санаа зовхон зүгээр юм аа. Энэ бол тохиолддог зүйл, энэ бол энгийн зүйл юм аа. Харин бидний шийдэх тэр арга зам бол бурхнаас ирдэг шүү. Бурханд талархлаа өргөснөөр ирдэг шүү гэж байгаа. Тэгээд манай гэрлээ бас нэг ишлэл хуваалцахаар ирсэн байсан тий. Энийг уншиж өгч. За тэгээ яг энэтэй холбогдолтойгоор нөгөө Филиппой 4:6-аас 6 байгаа тий. Бидний хамгийн сайн мэддэг ишлэл. Юунд ч бус санаа зов, харин альва зүйлд залбирлаараа болон гуйлаараа талархалтайгаар хүсэлдээ бурханд мэдүүл гэж байгаа. Тэгэхээр энэ бол яг саяны бид нар ярьсан зүйлсүүд байгаа тийм ээ. Тэгэхээр яагаад талархалтайгаар яагаад дандаа бити санаа зов талархах гэдэг юм бэ гэдэг учрыг би өмнө нь ойлгодог байсан. Тэгээ энэ ишлэлийг өмнө нь уншаад ч гэсэн би яг үнийг хэлэхэд талархал гэдэг үгийг нэх онцолдгүй байсан байхгүй. Зүгээр л санаа зовж болохгүй юм байна, залбирах хэрэгтэй юм байна гэдгийг л ойлгоодсон болохоос яг талархах гэдэг тэр үгийг би гээгээд идэгсэн байл. Тэгээ одоо ингээ харсан чинь бүхэн яагаад талархах гэдгийг би ойлгосон байхгүй. Талархаад хэлэхээр юмнууд өөр харах өнцөг өөрчлөгдөж хандлага өөрчлөгдөж. Тэгээ бидний аливаа юмд харах өнцөг өөрчлөгдөж гэх юм бол бидний амьдрал бидний хийж байгаа үйлдэл одоо тэр ингээд туршил гэх зүйлсүүд бас яг удагаад өөрчлөгдөд идэв гэдэг би анзаарсан. Нилээ амар тайван болох баг тийм. За тэгэхээр өнөөдрийн бичлэгтэй хамт байсан энэ бичлэгтсэн бүгдэнд нь баярлалаа. Баяртай. Гэрлээдээ баярлалаа. Бүгдээ хамтдаа магтцгаая. Амен.